Зохиолч D.H. Lawrence би хоёр амьдралтай байсан бол эхний амьдралд алдаа хийж харин хоёр дахь дээрээ өөгүй сайхан амьдрах байсан биз гэсэн байдаг. Гэвч үнэнтэй амьдралд бэлтгэл ангиж байдаггүй. Бидэнд нэг л боломж бий. Гэхдээ цаг хугацааг ухрааж болдог байсан бол өнгөрсөндөө очиж өөртөө юу хэлэх байсан бэ? Тэгдэг бол сайн л байна. Санаа залуусаа. Байна. Юу вэ? Ирээдүйн байна уу? Тийм ээ. Чи дажгүй харагдж байна. Чи ч ихсэн хөгшөө. Баярлаа. Үс чинь таалагдж байна уу? Тийм ээ, өөгүй юм. Хөөе, ирээдүйн Жин хаана вэ? Оо, харамсалтай байна. Тэр байхгүй. Идэх юм авахар явсан л да. Уучлаарай, би жаахан удчихлаа. Ирээдүйн Жин, чи юу идэж байгаа юм? Шоколад? Би шоколадын дуртай штэ. Би мэднэ, гараа тас. Ямар ч солиотой хүнтэй битгий болц. Дунд сургууль байсан тэр охинтой л битгий болзаарай. Би өнгөрсөнд очиж болдог байсан бол тэгж хувцлах хэрэггүй гинэ. Охин минь торон бэлийг хизээж битгий өмс. Би коллежид байсан үед очив. Гэхдээ юу ч өөрчлөгдөхгүй. Миний амьдралын хамгийн хөгжилтэй үе байсан болохоор зүгээр л дахиад тэр үед очимаар. Би тэр спортын тэмцээнд орохгүй. Эцэг эхчүүдийн спортын өдөрлөгт ч бас. Би тэгж өөрийнхөө эвгүй байдалд оруулахгүй байсан. Тэгээд л болоо. Би өөртөө хоолнд мөнгө баг үргэж хэлэх байсан. Хүссэн бүхнээ ид. Хүмүүс юу гэж бодохыг бити таа. Би маш докторгүй хүүхэд байсан. Үргэлжил сахилгагүй тийж тиймээс жоохон тайван байл гэж өөртөө хэлэх байсан баха. Ээжийнхээ үгийг сайн сонсож байгаа. Би хаяа үүрийн 4 цаг хүртэл кино үзээд хоол захиалаад бараг 20 найгад заримдаа иддэг. Болдог хэл үнийг өөрчилмөр лээ. Би 7-оор ангид байх үедээ эргэж очиод өөртөө тэр охиныг үнс эсвэл хайртай гэдгээ шууд л хэл гэж хэлэх байх. Мэдгүй маа. Тэгэхээр өнгөрснийг хинч өөрчилж чадахгүйг бид сайн мэднэ. Гэхдээ ирээдүгөө өөрчилж болно, тийм үстэй. Тийм ээ, амьдрал тэр чигээрээ та нарын өмнө байна. Оройтойгүй байна. Чи утга учиртай, зоригтой амьдарч болно. Бурхан чамд бүрэн дүүрэн шинэ амьдралыг өгөхийг хүсэж байгаа. Бид энэ хичээлээр Ром 12-д бичсэн онцгой нэгэн захиасыг задлж үзэх болно. Энэ ишлэлд ах トゥ нараа Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Бурхан та нарт юу хийж өгснийг санаж, өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өрг. Өөрөөр хэлбэл амьдралынхаа талбар бүрийг өргөх. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байгтун. Тэгвэл Бурханы сайн тааламжид төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно. Энэ үеийн явдалд нийцэлгүй гэж хэлсэн байна. Өөр нэг орчуулга нь энэ дэлхийн амьдралын хэв маягт бүү ор гэсэн байдаг. Паул энийг бичгтээ шинэ амьдралтай болохыг хүсэж байгаа бол өөр амьдралтай болох ёстой гэдэг санааг илэрхийлсэн. Энэ нь сонсогдож байгаа шиг амар биш гэдгийг бүгд мэднэ. Учир нь амьдралын талбар бүрт хүмүүсийн дунд уусан нэгдэж зогцох дарамт шаардлага бий. Адилхан зүйл дуртай байж, адилхан бодож, адилхан зүйл худалдаж авах ёстой гэсэн ойлголт байдаг. Харин Есүсийн дагалдагч нар өөр байх шаардлагатай байсан юм. Энэ нь харин этгээд байна гэсэн үг биш шүү. Чи этгээд шашны хэллэгээр ярьж шашинлэг дүртэй байх ёстой гэсэн үг биш. Бид Бурханыг болон бусдыг гэсэн хайраар хэлбэрчсэн амьдралын тухай л яриад байгаа юм шүү дээ. Тэгэхээр бүү нийц гэж Паул хэлэхдээ өөрөөр амьдр, өнгөрснөөсөө салж шинээр эхлэсэн утга илэрхийлсэн юм. Чамаг ядгийг мэдэхгүй юм. Харин би бол нэг их өөрчлөлт хийх дуртай биш. Тийм ээ, би үсийг чинь хараад л мэднэ. Юу? Үгүй. Би үсээ 3 удаа өөрчилсөн. 3 өөр стилтэй байсан. Тэгвэл 15 жил нэг удаа гэсэн үг үү? Бид их маргалддаг байсан шүү. Тийм ээ, өгшөө сайхан байж тээ. Гэхдээ чиний үс өөрчлөгдсөнгүй дээ. Өөрчлөлт амар биш. Христэд итгэж байх нь ямар байхыг хэлдэг юм болоо гэж та нар урд өмнө бодож байсан лав. Тэгж бодохоор амьдралаа өөрчлөх ёстой мэт санагдаж тавгүй болдгоо. Тийм ээ, ялангуяа бид таатай сайхан зүйлээ алдахыг гэхээс айдаг. Гэхдээ Бурхан чамд хамгийн сайн сайхныг хүсдэг. Тэр бидэнд хэрэггүй амьдралд маань сайн биш зүйлсийг орхихыг хүсдэг шүү дээ. Урд нэгэн цагт Английн Лондон хотод нэгэн настай эмэгтэй амьдардаг байлаа. Тэр өдөр бүр гудамжинд хоноглдог байв. Хаа явсан газраа дүүрэн хогтой ууд зөөж явдгаар хүмүүс андахгүй болсон байлаа. Мөн тэр таарлцсан хүмүүсээс мөнгө гуйж хэрв өгөхгүй бол маш их урлаж хашгирдаг байжээ. Үүнээс болж түүнийг гисэн хүнж үгүй болж.
удалгүй настай эмэгтэй өөд болжээ. Түүний оршуулга дээр хинж ирэхгүй байх гэтэл гайхалтай нь маш олон хүн цугларчээ. Түүний хамаатнууд нь сайхан хувцастай баян эрхмүүд байснаас гадна засгийн газрын удирдагч нар олон хуульч нар ирсэн байв. Энэ эмэгтэй гудамжинд амьдарч байхдаа маш их өв хөрөнгө өвлөн авсан байж таарх нь тэр. Түүний өв хөрөнгөнд ховор уран зургаар дүүрэн үнэтэй тансаг байшинч багтсан байж. Гэвч хачирхалтай тэр эмэгтэй гудамжны амьдрал болон хогтой утнуудаа хаяхгүй байхаар шийдсэн ажээ. Тэр дассан амьдралаа орхихыг хүсээгүй учраас гайхалтай өв хөрөнгөний сайн сайхныг мэдэрч чадаагүй юм. Ихэнхдээ бид дассан амьдралаа орхих дургүй байдаг. Харин Бурхан та бүхнээс хуучин амьдралаа ардаа үлдээж та нарт бэлдсэн сайн сайхан бүхнийг өвлөн аваасаа гэж хүсдэг. Би хувьдаа өөрийнхөө замаар л явдаг. Бусдын нийгмийн хэв маягийг даган дуурайхад дургүй. Би урд нь олон нийтийн хэв маягт нийцэж олныг дагаж шилдэг хүмүүсийн игнэнд орохыг хүсдэг байсан гэхүү дээ. Адилхан харагдаж, адилхан хувцлах, эсвэл дуурайхч гэх юм уу? Хэрв намайг ямар нэгэн зүйл хий гэж шахах юм бол би цаанаасаа хүмүүс юу гэх нь хамаагүй тэрийг хиймээр санагддаг шүү. Би уламжлалт тогтны сургуульд явдаг байсан. Хүмүүр, физик, математик гэх мэт шинжлэх ухааны хичээлүүдэд сайн байх хэрэгтэй байдаг. Тийм ээ. Ялангуяа өнөөгийн сошиал медиаг мэдэн дээ. Юу өмсөх, хинтээ найзлахыг хүртэл заадаг шүү дээ. Би урд нь өсвөр насны хүүхэд байхдаа хүмүүс таалагдаж бусдад адилхан харагдахыг хичээдэг байсан. Гэтэ би чинь өөр хүн шүү дээ. Залуус хамтдаа байхдаа ихэнхдээ л болохгүй юм их хийдэг штэ тий. Тэдэнтэй адилхан байхгүй бол хэцүү байдалд орох юм шиг нэг тийм. Би бусдад адилхан байхыг хүсдэггүй. Би ганцхан байхыг хүсдэг. Есүстэй харилцаатай болоход нэг зүйл тэр чигээрээ өөрчлөгддөг. Христих болсон хүн бүр шинэ хүн болдог. Хуучин амьдрал ард хоцорч шинэ амьдрал эхэлжээ. Өнгөрсөнд хийсэн зүйлс чинь чамайг тодорхойлохгүй. Чи цоо шинэ хүн болно. Чи уучлагдаж, өнгөрсөн амьдралаа орхиж, шинээр эхлэх боломжтой болсон. Өнгөрснөөсөө салахын тулд бие амьд тахил болгон өргөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл амьдралынхаа бүх талбарыг Бурханд өгөх. Үүнд бидний ирээдүй мөнгө багтдаг. Бидний хүмүүстэй харилцаа болон цагаа хэрхэн зарцуулах хүртэл орно. Хэн нэгэн Есүст итгэлээ өгөх үед түүний чухалчилдаг зүйлс нь өөрчлөгддгийг би анзаарсан. Бурхны хайрыг мэдрэх үед харилцаа хамгийн эрхэм болдог. Бурхантай болон бусадтай харилцаа чухал болж эхэлдэг. Олон Христэд итгэгчид заримдаа Бурхантай ярьж Библийг уншиж ганцаараа өдрийг өнгөрөх дуртай болдог нь ийм учиртай. Яагаад гэвэл Бурхантай харилцаа нь хамгийн чухал байна гэсэн үг. Тиймээс бид Бурханд цагаа зарцуулахаас гадна амбиц сонирхолооч өгдөг. Хүн бүрийн амбиц өөр шүү дээ. Магадгүй чухал ажилд орж, сайхан машин унаж, том байшинтай болох, эсвэл хэдэн мянган дагагч бишрэгчтэй болох амбицтай байж болно. Гэхдээ эцэстээ эдгээрийн аль нь ч амьдралыг бүрэн дүрэн болгохгүй. Амбицтай байх нь муу зүйл биш. Гэхдээ хамгийн чухал зүйл байж болохгүй. Есүс Бурхны хаанчлалыг юуны төрөнд ирж хаа. Тэгвэл зөвхт байдал болон бусад бүх зүйлс ч хамт ирэх болно гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Бурхныг нэн төрөний амбица болго гэсэн үг. Бурхны хаанчлалыг гол амбица болговол чиний үзэл иймэрхүү болно. Би мөнгөтэй болоод өвчтэй болон тусламж хэрэгтэй хүмүүст тусламаар байна. Эсвэл би эрх мэдэлтэй албан тушаалд очиж хүмүүсийн амьдралд, нийгэмд бас Бурхны хаанчлалд өөрчлөлт хиймээр байна гэсэн бодолтой болно гэсэн үг юм. Бурханд өгөх ёстой амьдралын маань бас нэг талбар бол болзоо болон секс. Өсөж том болохдоо би сүм чуулган дээр энэ талаар ярьж байгааг нэг их сонсоогүй. Би ихэвчлэн эцэг эхийнхээ хажууд суудаг байсан, тэр нь ч сайн болсон. Гэхдээ энэ зүйл бол бүхлээрээ Бурхны санаа шүү дээ. Тэр бол хайр, гэрлэлтийг бүтээгч, бас сексийг бүтээсэн. Түүнд энэ сэдв хачин сонин зүйл биш. Тэр Тэнгэрээс биднийг хараад үгүй гэдгүй. Тэр харин бүтээгч нь. Бүтээгч нь учраас энэ бэлгийг та нарт ашиглах заавартай өгч байна гэж хэлдэг. Есүсээс гэрлэлтийн тухай асуухад тэр Эхлэл номоос иш татан эр хүн эцэг эхээ орхиж эхнэртэйгээ нэгэн бие болдог. Хоёр бие биш, нэгэн бие болно гэж хэлсэн. Есүсийн хэлсэн нэгэн бие гэдэг нь яг л цавуугаар хамттан наасан гэсэн утгатай. Маш гүн гүнзгий холбоо. Зөвхөн бие махбодын эсвэл биологийн бус хайр сэтгэлийн сүнсний болон нийгмийн холбоо юм.
Тийм ээ. Тиймээс сексийг энгийн хэрэгцээ болгох шиг аюултай зүйл байхгүй. Эвдэрсэн харилцаанаас үүдсэн зовлон шаналлыг бид бүгд харсан. Бурхан ийм зүйл хүсээгүй. Бурхан бидэнд хайртай бөгөөд хэнийг ч зовж шаналхыг хүсдэггүй. Шинэ гэрээнд Паул энэ үгээ хэлэхдээ хэнийг ч ичхүрт оруулаагүй. Тэр зүгээр л дахиж ийм юм битгий хий гэсэн. Тэр ийм юм хийж байдаг та нар ямар муухай хүмүүс вэ гэж шүмжлээгүй. Харин тэр энэ дэлхийн явдалд битгий нийц гэсэн. Бурхан уучлдаг. Бид өөрчлөлт хийж чадна. Өдөр бүр шинээр эхэлсэн ч болно. За, Ром номоос харсан ишлэлээ эргээд харцгаая. Өөрийн биеийг амьд тахил болгон өрг. Үүнийг бодох бүртээ би хэрэг чихээ бурханд өргвөл ямар байх бол юу сонсох бол гэж боддог. Сөрөг зүйл сонсох болов уу эсвэл эерэг урам зориг өгөхгүй зүйл сонсох болов уу? Нүдэ өргвөл яах вэ? Заримдаа нүдэ атаархал болон шунлын сэтлэр ашигладаг. Тэгвэл бид хүмүүсийг бурханд хайртай сайн хүн шүү гэснүүдээр харж болно. Тэгвэл гар маань яах вэ? Чи зөвхөн авдаггүй, эсвэл бусдад үйлчилдэггүй, бусдыг гэмтээдэггүй, эсвэл халамжилдэггүй. Тэгвэл ам үг хэлээ өргөн гэж үгс үгүй. Хүний үг сайныг ч саарыг ч хийх хүчтэй гэж Яков хэлсэн байдаг. Энэ бидэнд үг хэлээрээ бусдыг өрөөж, урамшуулж болно. Эсвэл гомдоож, уйлуулж чадна гэсэн үг. Бид бүгдээрээ л мэднэ. Үг бол хин нэгэнд урам зоригтой өдрийг өгөх, эсвэл бүр амьдралыг нь өөрчлөх хүчтэй. Мөн энэ бол урт удаан аялал гэдгийг битгий мартаарай. Зарим зүйлс нэг шөнийн дотор өөрчлөгдөж болох ч энэ өөрчлөлт урт хугацааны дараа л харагдана. Тиймээс надад бурхан хэрэггүй гэж хэлэх боломжгүй юм. Энэ өөрчлөлт түүнтэй харилцах харилцааны үр дүнд л ирдэг. Тийм ээ. Би ахлах сургуулаа төгсөөд Макдоналдсд ажиллаж орсон. Тэгээд бүх мөнгөө цуглуулж Шинэ Зеланд руу буцаж явъя гэж бодсон. 18 хүрчихсэн болохоор аялж болно. Тэнд 18 хүрсэн л бол бүх юм зөвшөөрөгддөг. Би бүх мөнгөө цуглуулсан. Би Шинэ Зеландд яг л рок хот шиг байна. Үдэшлэг, арх, хар тамхи, охид гээд өнгөрч байлаа. Олон лаа асаасан, том ортой, сайхан өрөөнд байх шөнүүдэ бодоод гайхалтай. Тэр шөнүүдж ирсэн, охидж явсан, тэгээд ганцаараа л үлдсэн. Бурхан минь магадгүй энэ нь тэгээд би амьдралд үүнээс илүү зүйл байх ёстой гэж бодсон. Миний амьдрал яг л би хүсэж байна. Би хүсэж байна гэсэн хэрнээ яг хүссэн зүйлээ олж чадахгүй байгаа юм шиг байсан. Дараа нь би амралтанд явсан. Би тийшээ ямар нэгэн зүйл ирж хайж явсан. Гэхдээ яг юу гэдгээ мэдэхгүй, яг юу гэрж хайж байгаагаа мэдэхгүй ч нэг л юм байгаа гэж бодсон. Тэгээд би залуустай хамт байрлсан. Манай ахлагч Эйден гэж залуу байлаа. Тэр яг л үндэ ямар ч ахлагч бидэн шиг залуусыг хараад л бууж өгдөг. Биднийг панк нөхдөө засрахгүй байл гэж байгаа юм шиг нэг тиймэрхүү. Харин Эйден бидэнд дуртай байсан. Тэр биднийг анхаардаг байсан. Биднээс ямар нэгэн зүйл чухал зүйлийг хүсэж байгааг нь мэдэрдэг байлаа. Өндөө урд нь хинээс ч тийм зүйл мэдэрч байгаагүй. Нэг өрөө лав гаргийн өрөө байсан баха. Би сүнсэндээ цоошин зүйл мэдэрсэн. Өө залуу минь, бурхан байдаг юм байна. Би бурхан хайр энэ төртөө яаж холбогдохоо мэдэхгүй зүгээр л дотроо бодож байлаа. Бурхан бол хайр гэж Библиэд хэлсэн байдгийг мэдэж байсан. Тэгээд би тийм ээ Эйдний бидний гэсэн хайр бол Есүс юм байна тийм үү? Тэр бол Есүсийн хайр юм байна гэж бодсон. Тэгээд би уулзалтаас буцаж ирээд за одоо юу хийх вэ гэж бодсон. Амьдрал маань өөрчлөгдсөн. Шинэ гэр бүлтэй, шинэ хөв тавилантай мэдэхгүй нэг л тийм шинэ бодол санаатай болсон байсан. Би бурханд хайртай, би Есүст хайртай. Тэр миний бүх зүйл гэдгийг л мэдж байлаа. Би энэ харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй тийм биз дээ. Урд нь надад ямар ч хүсэл тэмүүлэл байгаагүй. Би амин бодсон хүн байсан. Бурхантай харилцах харилцаа маань хөгжихийн хэрээр хүмүүсийг хайрлаж, анхаарч туслахыг хүсэх болсон. Тэднийг их болсон. Чамд зориулсан зам төлөвлөгөө түүнд үргэлжлэл байдаг. Харин түүнийг сонгох хэсэг нь чиний өөрийн л хэрэг. Бидний зорилго бидний дотор байдаг. Өсөж том болохдоо бид тэр дотроо зорилгоо таньж мэдэх хэрэгтэй гэж би бодож байна. Миний амьдрал заримдаа яг ингэж санагддаг. Харин заримдаа амьдрал минь яг эсэргээрээ санагдахгүй байдаг. Би лав хувьда тэрэнд байдаг гэж бодохгүй байна. Заримдаа надад энэ их сайхан санагддаг. Гэхдээ үнэндээ жаахан хэцүү л дээ. Би тэр зорилгыг хүлээн авахд бэлэн байсан ч ямар зорилго гэдгийг мэдэхгүй байх нь надад хэцүү. Надад таалагддаг. Яагаад гэвэл би бүхнийг мэдэхгүй шүү дээ. Би бурханд итгэдэггүй. Түнд надад зориулсан зорилго байгаа ч гэж бодохгүй байна. Би айлын ганц хөө цуглаанд явдаг сайн хүүхэд байсан.
18 хүрээд маш олон муу залуусын л адилаар тэрслүү сэтгэлдээ хөтлөгдөн шөнийн клубээр хийдэг болсон. Түүнээс хойш 10 жилийн турш 28 хүртлээр Нью-Йоркийн нийгэмд байр суурь бэхжүүлсэн. 28-таа хүссэн гэсэн бүхнээ л өөрийн болгосон би. Сэтгүүлийн өрөндөө гардаг бүсгүйчүүдтэй үерхэж, үнэтэй машин унж, Rolex цаг зүүж, лаборатори этвэр ноход ижээж, Нью-Йорк дахь байшиндаа их төгөлдөр хуртай. Гэлээч аз жаргалтай байгаагүй. Нэг л зүйл намайг сэрэх шиг болсон. Нэг л юм. Аз жаргал гэчиг энэ хайж байгаа газарсаа хизэж олохгүй мэн гэсэн ухаар л. Октоос ч, хар тамхинаас ч, зугаа цэнгэлээс ч. Ингээд бүх юмыг шинээр харсан. Итгэл үнэмшлээч хүртэл. Ядуус тусалж, бусдад санаа тавьж, цэгц төгс амьдрсан. Есүсийн жишээ надад гүн сэтгэл төрүүлсэн. Цэвэр сүсгэлэл бол өнчин хүмүүс бэлэвсэн ихнэрүүдийг зүдрэхтэн эргэж тойрон өөрийгөө ертөнцөөс бохирдуулалгүй хамгаалах гэснийг би Яков ном сонсон. Хоёулын дээр нь би 0 байсан. 10 жилийн турш ядуус туслах юу ч хийгээгүй. Амьдралаараа би бусдыг бохирдуулж байж. Иймээс амьдралаа эрс өөрчлөх алхам хийсэн. Бүх хэд хөрөнгөө хөдөлсөн. Тэгээд баруун Африкт усан онгоцон дээр томоохон эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг сайн дурын эмчнэрийн хүмүүнлэгийн багт орж фото мэдээний сэтгүүлч болсон. Тэр 2 жил би маш их юм үзсэн. Хамгийн сэтгэл өвтгсөн зүйл бол хүмүүс ундандаа бохир ус хэрглэж байгаа явдлаа. Улс орны тал хүн амын эрүүл мэндийн үндсэн хэрэгцээ хангагдаагүй. Уух цэвэр ус байхгүйсэн. Нью-Йоркт буцаж ирэхдээ би 30-тай байв. Энэ асуудлыг шийдэхин төлөө явах ёстой гэж сэтгэл зүрх минь асаж байсан. Ус буйны байгууллага бол гарцаагүй миний Христ рүү, Бурхан руу буцаж ирж итгэлээс сэргээснээр төрсэн байгууллага. Үзэл санаа ч гэсэн Бурханы сэтгэл зүрхтэй маш ойрхон юм шүү дээ. Хүн бүрд цэвэр ус хүртээмжтэй дэлхийн ертөнцийг бий болгох нь Бурханы эцгийн сэтгэл зүрхний хүслийн дагах үйлс гэж би итгэдэг. Хийж байгаа ажлаараа үүнийг гүйцэтгүүлэх нь үнэхээр гайхалтай. Өнгөрсөн 9 жилийн хугацаанд бид бараг $200 сая босгож чадсан. Дэлхийд даяар 5.5 сая хүнд цэвэр усны их усүртэй болоход нь тусалсан. Бид жүгэн жолтгой ахиц гаргасан. Хамгийн чухал нь ундны усгүй байсан хүний тоо 1 тэрбумаас 660 сая хүртлээр буурсан явдал. Одоо эргээд харахлаар байна шүү дээ тий. Хийж байгаа ажлаараа дамжуулж Бурханд үйлчлэх гэдэг санаа миний амьдралыг оронгоор нь өөрчилсөн гэж би боддог. Та ч гэсэн ийм зүйл хийж чадна. Та банкир байна уу, цэцэгчин байна уу, ялгаагүй. Ажил төрөл дээрээ үйлчлүүлэгч нартайгаа харилцахдаа, багийнхныгаа удирдахдаа, бусдад дэмжлэг үзүүлэхдээ Бурханы хаанчлалын үнэт зүйлсийг хэрэгжүүлэх боломжтой. Гэгэн Августины хэлсэн үгэнд би маш их дуртай. Бурханд үйлчлэх нь төгс эрх чөлөө гэж тэр дүрсэлсэн байдаг. Бидний ойлголт үүнээс эсрэг байдаг учраас би үүнд дуртай. Амьдралын талбар бүрийг Бурханд өгч найдах тусам илүү их эрх чөлөөтэй болж байгаагаа би мэдэрдэг. Гэхдээ энэ нь амархан гэсэн үг биш. Энэ нь бидэнд сайн гэж мэдэж байгаа ч гэсэн дадал болсон муу зүйлсээ орхих нь биднээс золиос шаарддаг. Христэд итгэж идгээ бусдад хэлхэн ч бас зориулалт шаарддаг. Би энэний тухай ярих дуртай. Би чамд ойлгохдохоор ярьсан баха гэж бодож байна. Намайг галзуу солиотойгээд бодчихгүй гэдэл. Гэхдээ ер нь бол би итгэдэг л дээ. Хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг бид мэдэхгүй. Гэхдээ ямар ч золиос гаргасан ба Есүсийн дотор бидний олсон зүйлстэй харьцуулшгүй. Ром номонд бичгтээ Бурхны хайр нэгүслийн дагуу бүхнийг хийдэг гэсэн хамгийн чухал зүйл. Бурхан бидний төлөө юу хийснийг мэдээд бид амьдралаа өөрчилдөг. Бид Бурхны хайрыг олохын тулд амьдралаа өргөдөггүй. Харин тэр биднийг аль хэдийн хайрлсан учраас амьдралаа өгдөг. Есүс чиний төлөө амиа өгсөн юм. Тэр чамд хайртай учраас амиа өгсөн. Үүнд итгэсэн бол Бурхан минь би танд бүхнээ зориулж, бүхний төлөө найдаж, бүх амьдралаа өргөнө гэж хэлэх нь зөв. Бид амьдралаа Бурханд өргөснийхөө дараа түүний бидэнд зориулсан хүслийг нь олж мэддэг. Түүний сайн, тааламжтай төгс хүсэл энэ хүслээс амьдралыг бүрэн дүүрнээр нь олж авдаг. Бид үнцэнтэй амьдралыг олдог.
Та нар сайн ажилласан шүү. Баярлалаа. Хөөе, нэг юм асуумаар байна. Энэ юу юм бэ? Оо, би хэлхээ мартчих гэж. Энэ 2000